тархинд цус харуулах үед илрэх шинж тэмдгүүд. Энэ өвчний үед янз бүрийн шинж тэмдэг илрэх боловч тэдгээрээс хамгийн түгээмэл голлох 5-ыг авч үзэхэд хангалттай. Тархинд цус харуулах өвчний шинж тэмдгийг аль болох богино хугацаанд анзаарах нь эмчилгээний үр дүнд шууд нөлөөлдөг гэдгийг эмч нар сануулж байна. Нэгдүгээрт өрөөсөн гар хөл, нүүрний тал хэсэг саажих, мэдээгүй болох. Энэ шинж тэмдэг нь биеийн баруун зүүн талын аль нэг хэсэгт илэрнэ. Тухайлбал 2 гараа урагш сунгахыг оролдох үед аль нэг гар өөрийн мэдлгүй унжих, эсвэл нүүрний аль нэг хэсэг мэдээгүй болох зэргээр илэрнэ. Эдгээр нь мэдрэлийн системтэй холбоотой бөгөөд өөрийн хүслээр хөдөлгөх боломжгүй болохоос гадна халуун, хүйтэн, хүртэх зэргийг мэдрэхгүй болгоно гэсэн үг. Шүдний эмнэлэгт мэдээ алдуулах тариа хэлэхдээ төстэй мэдрэмж үүсдэг гэж өвчтнүүд ярьдаг байна. Хоёрдугаарт хэл орооцолдох, үг хэлж чадахгүй болох, өөр хүний хэлж байгааг ойлгохгүй болох. Хэл орооцолдох гэдэг нь амны эргэн тойрны булчингууд ажиллагаагүй болсноос үг зөв хэлэх чадвараа алдах гэсэн үг юм. Бусдын яриаг ойлгохгүй байх, ойлгосон ч хариу хэлэх чадваргүй болох зэрэг шинж тэмдгүүд элбэг тохиолддог байна. Гуравдугаарт зогсоож эсвэл алхаж чадахгүй болох, тэнцвэрээ олоход төвөгтэй болж бие ганхах. Тухайлбал сууж байгаад босхийг оролдох үед хэдийгээр хүч чадалтай байгаадаа итгэлтэй байх боловч тэнцвэрээ алдах, нэг тал руугаа хазаах, унах тохиолдол гардаг. Дөрөвдүгээрт өрөөс нь нүд юм харахгүй болох. Юмс 2 болж харагдах, эсвэл тал хагас харагдах. Өрөөс нь нүдний өмнө хөшиг татсан мэт юу ч харахгүй болно. Телевизрийн дэлгэц хагас харагдах нь юмс тал харагдахын нэг жишээ. 2 нүдээ нэг нэгээр нь анж байгаад харуул аль ч нүдэнд юмс тал харагдана. 5-дугаарт толгой хүчтэй өвдөх. Толгой өвдөх нь ердийн хүмүүст элбэг тохиолддог ч цус харуултын үед маш хүчтэй өвддөгөөрөө онцлогтой.